Нави дотоод иргэний их сургуулийн усын спорт сургалтын төвийн дарга хурандаа Үербаатар гэж юм байна. За миний нэр бол бас сонио би ч одоо өөр 66 оны гал мөрөн жил төрсөн. Тэр жил одоо нэг 7 сард үер болсон гэдэг юм билээ. Тэр үерээр одоо ээжтэйгээ ахтайгаа ээжийг гэсэн ахыг маань ээж одоо дүүрээ тэрвэрэд ингээд амбар дээр одоо хөвөөд тэр үеит урсаад явж ирсэн гэсэн. Яг тэр үеэрээ живжээ явж байхад амир айгүй эрсдэлтэй тийм орчинд урсаа явж байхад бол манай алдрын тамирчин байсан. Тасан бомбын тамирчин байсан. Тэр үерийн энэ амир эрсдэлтэй ажиллагаанд бол алдрын тамирчид маань нэмэлт хүчээр одоо тэр авар ажиллагаанд оролцоод биднийг аварсан юм байна. Тэгээд энэ 7 сард болсон үерийн дараагаар би 10 сард төрсөн. 10 сард төрөхөд манай аавын маань баг тамирчид хамт олон ийж одоо надад Үербаатар гэдэг нэр өгсөн байна. Тэгээд одоо амьдралын буюу зураг төөргөөр гэдэг юм хувь заяагаар одоо тэгээд онцгой байдлын байгууллагад одоо ингээ ажиллаад дээр нь одоо ийм усны мэрэгжилтэй болоод ингээл ажиллаж байна да. Хувь тавилан юм шиг тийм. Тий одоо тэгэл одоо хувь тавилан гэдэг юм. Яг ийм байлтаар яваад тий. Одоо ингээд нүрээрээ орно шүү дээ. Нүрээрээ ингээд орлоо. Нүрээр оронгууд гар холбонгууд урагшаа гулгалтаа барьна гэсэн. Нүр орсны дараа хоёр өрөө гулгана. Гар холбосны дараа гар холболоо түлхлээ. Одоо хүлээ зүт амсгаа авлаа түлхэл. Манай дотоод иргэний сургууль усын спорт сургуулийн төв нь бол бүрэлдэхүүн сургуулиудын сонсогч суралцагчдын одоо ерөөдөө усан сэлэх арга зүйн хөтөлбөрийн хүрээнд хичээл сургалт явуулдаг. Тэгээд төрийн болон хууль сахиулах байгууллагуудын хүсэлтийн дагуу бас усан сэлэхтийн анхан болон дунд дүнзгэрэлс гэсэн шатны сургалтуудыг бас явуулдаг байгаа. Манай сургуулийн сонсогчид бол бүгд одоо сэл сураад төгсдөг. Төгсөөд тухайн хуваарлагдсан анги салбар нэтгэлдээ одоо өөрсдийн мэдсэн чадсанаа зааж өгөх, сургах, мөн түншлэн мэргэжлийн ур чадвар ахих ийм тал дээр бол бас давуу талтай байдаг. Усан сэлэлт бол бусад спортуудын төрлөлүүдээс бас давуу талууд маш их байдаг. Ялангуяа нуруу нугас болон тулгуур эрхтнүүдийн хөдөлгөөн болон одоо хөдөлгөөний ур чадварууд нь нэмэгдэх, хөдөлгөөний эвсэл хөдөлгөөн уян хатан чанарууд нь нэмэгдэх, мөн түншлэн амьсгалын замын болон ууршигны багтаам сайжирснаар зүрх судасны үйл ажиллагаа сайжирч, бодисын солилцоо сайжирч, төв мэдрэлд бол одоо бас сайн нөлөөлж одоо бүхэл бие организмд одоо жигд ачаал өгдөг. Тэгээд усан дээр хөвж сэлж явдгаараа болохоор хүний бие организмд бүх булчин шөрмөс нуруу нугас тулуур эрхтнүүдэд бол жигд ачаал өгдгөөрөө маш давуу талтай спортын төрлийн нэг юм байна. За би өөрөө бол Ленинградын цэргийн биеийн тамирын сургуулийг цэргийн биеийн тамирын багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. За дотоод иргэний сургуультай ирээд одоо 5 дахь жилийн ажиллаж байна. Урд нь онцгой байдлын байгууллагын харьяа авч биеийн тамирын техник спортын хороонд биеийн тамирын асуудал эрхэлсэн Орос даргын албан үүрэг гүйцэтгэж байгаад энэ сургуультай ирээд одоо ингээд ажиллаж байна. Урд нь бол онцгой байдлын албан хаагчтай бол усан сэлэлтийг зааж авах ажиллагаа болон эр хавьжлагын мэдийн чиглэлийн сургалтуудыг заадаг байсан бол одоо энэ сургуультай бол төрийн болон хууль сахиулах байгууллагуудын болон бүрэлдэхүүн сургуулиудынхаа бүх багш албан сонсогч суралцагчдад усан сэлэх арга зүйн хичээлийг зааж сургаж байгаараа бас маш их давуу талтай гэж ойлгодог.